and then we lost control. You know we're lucky that we survived. Cause when we jumped the ship, oh man, that boat it flipped. But we should do it all again tonight. I'm thinking life's too short, it's passing by. So if we're gonna go it all, go big or go. Go big or go home. Сайн бацхан үзэгчтэй MNB спорт цуг та бүхэндээ олимпик зохицолбороос мэдчилж байна. Яг одоо би далайн төвчнөөс дэш 1680 м-ийн өндөрт зогсож байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр та бүхэндээ залуучуудын шоугийн универсиад наадамд оролцох бэлтгэлийг хүргэхээс гадна Монголд хөгжиж байгаа сагсан бүгийн спорт, багийн спортын төрлийн бэлтгэлжид хэрхэн явагддгийг таниулахыг зорж өнөөдрийн нэвтрүүлгээ бэлдэж байгаа юм аа. За яг одоо би далайн төвчнөөс дэш 1680 м-ийн өндөрт байна. Өглөөний 8 цаг болж байна. Тэгээд залуучуудын шоу маань өглөөд 2 удаа яг энэ өндөрлөө гүйж гарч ирж байгаа юм. Яг миний хувьд гэх юм бол алхаж гарч ирлээ. Бас чанга байна. Ямар ч хэлсэн та бүхэндээ энэ бэлтгэлийг шууд газар дээрээс сурвалжилж хүргэхээр бэлдсэн байгаа ингээд бас. So if we're gonna go it all, go big or go. Go big or go home. Go big or go home. За залуучуудын шоуг ерөнхий зохиолч нарын тулхтай ярилцахад бэлэн боллоо. За танаас асуухад бол өглөөний бэлтгэлжидийн талаар манай үзэгчид та мэдээлэл өгөөч. Ямар хөө ажил бүтэлтэй байдیں۔ Яг спортын хөвднөөс. За мэдээж өглөөний бэлтгэл бол тамирчин хүнд бол маш хэрэгтэй. Тэгээд өглөө сэрэг байдаг хүн. Дээрээс нь 1680 далайн төвшнгөөстэй шинжлэх ухааны үндэслэлтэй өндөрлөг гүйж гарна гэдэг бол өөрөө тамирчин хүний одоо энэ дэше гарч байгаа булчин хүртэл орооцолддог. Тэг гойны булчин орооцолдог, шүрмэс булчин дэсвэр дэвчээрийг олгодог маш даваа байгаа. Тэгэхээр сагсны спорт бол богино хугацаанд хурдан үсэр тесрэлттэй холбоотой байдаг учраас сагсан бөмбөгийн спортод энэ хүү шинэхүү уулын өндөрт гүйдэг бэлтгэлийг хангаж байгаа. Өдөр бас 2-оос 5-ын хооронд 3 цагийн хурд хүч төвчээрийн дасгал орой 2 цаг тактик комбинац хойлбор гээд нийт өдөрт 7 цагийн бэлтгэлийг хийж залуучуудын шгшөөг хийж энэ тунтахгүй хүссэн үлдээсэн тэмцээнд оролцох байгаа. Усыркушо. Хайрыг ядраач штэ ажина. Саксур даваа. За ханд чад. За. За ингээд би та бүхэнд отхон дээр цааж уулгчтай уулзах бэлэн боллоо. За өнөө өглөө бол бас дээшээ нэлээ өндөрлөө, нэлээ өвчний бэлтгэлүүдийг хэлээ. Өнөө дээшээ ингэж хурд хийх, тэгээс дээшээ ингэж хамгаалтын бэлтгэлүүдийг би өмнө харж байгаагүй юм л да. Яг энэний ач холбогдол зааланд хийснээс ямар хөө даваа талтай нь л. Зөв. Энэ зааланд бол нэг хэмээр л одоо нэг тэгш гадаргуу дээр одоо хурд хүчин гэсэн үг. Энэ ууланд хийнэ гэдэг бол хүнийг дээшээгээ мацуулж тий бүх булчин жирэмсэн хөдөлгөж тесрэлт суулгана л гэсэн үг.
Солонгосын нэрмжт үндэсний сагсан бүгийн ордон дотор залуучуудын шоу маань би шидэлтийн бэлтгэлийн өглөөний бэлтгэлийг хийж байна. За ер нь яг энэ өглөөний шидэлтийн бэлтгэлийн талаар яг нэг системд явж таарна. Энийг ямар хөө өөр нөлөөтэй вэ гэдэг талаар. Өглөөний бэлтгэл гэдэг бол хүн унтцсан байжгаад яг юм унтаа байдлаас гинт шидэлт хийн гэдэг бол хамгийн үр дүнтэй шидэлтүүд байдаг. Өглөө хүүхэд залуус сагсан хүн сондогчдод өглөө та бүгдэнд өглөө шидэлтийн бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй байгаа. Тэгээд одоо залуучдын шгшээ баг маань өглөөний уулын гүйлтэндээ орчоод дараа нь шидэлтийн 2 цагийн бэлтгэл эхэлж байна. За ингээд явж байсан залуучууд шиг өглөөний бэлтгэл маань дуусах төгсөж байна. Тэгээд энэ нэвтрүүлгийн гол зорилго маань ер нь бэлтгэл ямар хөө байдалтай явагдаж, ямар системд явагдгийг хэлэх учиртай учраас та бүхэн мэдээлэл өгье гэж бодлоо. Өглөө 8 цагаас бэлтгэл эхэлсэн. Залуучууд маань усаад далай түвшнээс дээш 1680 м лөө 2 удаа гүйсэн. За түүний араас хурд хийсэн бол эргэж цайндаа орчоод яг гарч ирээд 2 цаг 5 хэвээр дарж тасралтгүй шидэлтийн бэлтгэл хийсэн. Тэгээд шидэлтийн бэлтгэлийн бол 2 цагийн турш шидэг. За шидэлтийн бэлтгэл хийхдээ бас зүгээр нэг хийхгүй 2-2 хоршиж хамтдаа шидэн, гүйлттэй шидэн. Тэгээ зүрхнийхээ импульсыг бас яг шидэлтэд тааруулж тэр хэмнэлээ олж авахгүй яг энэ шидэлтийг хийдэг гэдгийг бас түрүүн дасгалжуулагч багш нар маань бол та бүхэнд хэлсэн. Өдрийн бэлтгэлээрээ бүгдээ эргээ олцъя. Came from the bottom, but I'm coming to the top. Lacing testing your will. How much faith do you got? Your foot's on the line. Will you ever take a shot and score the game? Winning points when it's zeros to clock. I've came to find that life's a test. There's no cheating either. Just work and stress. If no money's provided, you're eating less. Bills on the table and pain in your chest. You promise you'll pay for the things that you can't. You want the whole world, but it's burning in your hands. You ask if it help, no one hears you in the stands. A crowd full of friends you can never call fam. They love you then, but they don't love you now. Your whole life seems to be crashing down. You never feel safe when there's no one around. So if you feel like giving up, you gotta stand your ground. No one else can ever try to tell you otherwise. So stop trying to be just like them other guys. Fake the haters who live in this, see you feeling like. And fuck the coaches who judge it cause of the shape of size. If you ever wanna make it, you gotta show effort and show dedication and crave it like basically nothing else matters but getting that paper and that education. Just take it from me. I ain't doing this shit. The rap with a mouth full of gold teeth. That'll show the whole world that my chain ain't so. Just let the world know I'm an OG. No, I do this for my fam, for my city and for me. Cause honestly, I throw a middle finger up to those who don't. So if you want it, get it. Don't ever give up. You got it. You wanna make it, then chase it. No one can stop you, they're gonna hate you, but let them hate you, that's fine. Cause if they stand in your way, then you gotta leave them behind. But if you want it, get it, don't ever give up, you got it. You wanna make it, then chase it, no one can stop you, they're gonna hate you, but let them hate you, that's fine. Cause if they stand in your way, then you gotta leave them behind. People will always try to bring you down, but that's a part of life. Imaginary action when they see your name up in the lights. Ignore the gossip and nonsense you're hearing on the daily. Cause if it gets to your head, then you'll only end up failing. Just be the best that you can. Only those who love you will be there in the end. Stick with those in your defense and leave alone your phony. За ингээд бид яг одоо үндэсний мэдээллийн дээд сургуулийн багш, биологийн ухааны доктор хадагтай гүндгмат ярилцахад бэлэн боллоо. Тэгээд яг бидний нэвтрүүлгээ хийгээ явж байгаа хавц тунд бас шгшээгээс маань сорилт аваа тэгээд тантай таарлаа. Ер нь энэ сорилтуудыг өмнө багууд дээр авч ирсэн үү те? Энэ сорилын ач холбогдолтын талаар. За ер нь бол энэ судалгаа шинжилгээний ажлыг бол бид нэр сүүлийн 10 жилд хийж байгаа. Шгшээ багууд дээр бол бид нэр сүүлийн 2 жил ажиллаж байна. Одоо энэ спорт тоглоомын төрөл буюу сагсан бөмбөгийн холбоотой өнөөдөр анх удаа л ирж байна. Тулга захирал мөн одоо энэ Монгол Улсын гавьяатагч гойшихүү багш өөрсдөө санал тавиад бидрийг бас ураад ингээд манай тамирчдыг бас нэг шинжилгээ ухааны үндсэлтэйгээр бэлтгэл сургалтыг явуулах гэсэн юм аа. Манай тамирчдад бас нэг одоо судалгаа шинжилгээний ажил явуулж хилээд өгөөч ямар төвшөнд байна. Гарааны төвшингээ тодорхойлуулъя гэж ийм санал тавьсан. Ер нь яг энэ сорилын онцлог нь юу юм бэ? Хэдэн шатараалтаагаар ямар хөө байдлаар авч байна? Манай үзэгчид яг дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл үзэгчид бол миний бодож байгаа ийм төрлийн мэдээлэл бараг байхгүй хаа. Тэгэхээр энэ судалгаа маань ерөөсөө цогц судалгаа. Одоо нэг хүнээс бол нэг 70-80-аад үзүүлэлт авж байгаа. Морфофункционал чадварыг өөрөөр хэлбэл бие бэлдрийн хөгжилт
өсөлт хөгжилтөөс гадна бие барилдрын ажиллах чадвар, функционал чадваруудыг гаргаж байгаа. Тэгэхээр энэ маань бол маш одоо чухал, тэгээ шинэлэг дэлхийн нийтийн бусад улс оронд бол энэ хөгжчихсөн аль хэдийн. Одоо ерөнхий бэлтгэлийн 5 чанар гэж байдаг юм л да. Хуурд, хөөч, ахвал самбаа, тэсвэр, уян хатан гэдэг. Энэ чадваруудын аль нь илүү хөгжсөн бэ? Одоо нэг хүн дээр гэхэд аль нь тэр хүний хувьд дутагдaltaй байна. Хүн болгоныг бид нэр онцлоод гаргаад ирнэ. Тэгээ энийг ингээ радар зургаар тусгай статистик боловсруулалтаар гаргаад нэг доор ингээ харах боломжийг гаргаад дасгалжуулагч тамирчин хоёрт ойлгуулад өгнө. Тэгэхээр тамирчин хараад л миний одоо баруун талын хүч дутуу юм байна, хурд юм байна, хариу үйллийн реакц маань ийм байна гэд мэдээд ирэхээрээ сул талаа засаад давуу талаа хөгжүүлээд ингээд хувийн төлөвлөгөөн дээр нь бид нэр одоо яг шинжлэх ухааны одоо үндсэлтэй баталгаатай мэдээллийг гаргаж өгөхөөр эдгээр өөрсдөө хувь хүний бэлтгэлжилтийн төлөвлөгөөн дээр хүртэл засвараа оруулаад тэгээ эртхэн одоо муу талуудаа засаж аваад ингээд дээшлэх, сайжрах бололцоотой юм байна. Улмаар амжилт гарна. So if we're gonna go it all, go big or go. Одоо залуучууд тийшээ мөн өдрийнхөө бэлтгэлийг хийж байна. Өдрийн бэлтгэлийн талаар яг тэгээд ямар хөө байдлаар яаж энэ бэлтгэл маань явагдах вэ? Яг өдрийн бэлтгэл. За залуучуудын шигшээ маань одоо нийт 5 сараас хойш бэлтгэл хийсэн. Одоо 2 сарын хугацаанд бэлтгэл хийж байна. Оросд очиж бэлтгэл хийсэн 12 оны Оросын 3 багийг хоцсон. Хятадд бас 6 тоглолт хийсэн. За тэгээд одоо энэ Монголд бол ирээд өглөөний бэлтгэл, өдрийн бэлтгэл, оройн бэлтгэл гээд нийт нэг 8 цагийн бэлтгэл хийж байгаа. Өнөөдөр өдрийн бэлтгэл бол бид хүчтэй дэсвэр, хатуужил, дэсвэр, дэвчээрийн бэлтгэл хийж байгаа. Тэгээд 3 цагийн бэлтгэл байгаа. Тэгээд үндсэндээ нэг цаг 20-оос цаг 30 минут бүгд хурд хийн. Хурд хүчний дасгал дандаа хурдтай хамсгаалтын эсрэг дасгал хийх байгаа. Энэ юу юм бэ гэхээр өөрөө өдөр хүн бас хүчтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо дэлхийн шилдэг цагтай өрсөлддөг, цаганд гүйдэг шийдэлт, тооны хязгаарлалттай шийдэлт, гүйлт гэдэг одоо системээр ажиллаж байгаа. Одоо үзэгч та бүхний харж байгаа энэ залуучууд шиг маань хийж байгаа бэлтгэл бол хурдны бэлтгэл байгаа. Тэгээд 8 минутын хугацаатай. Тэгээд одоо энд 8 удаа багтаж ягийн занд гүөх ёстой мэдээж цэцүүлэгчний зүгээс цагийг явуулсан юм байна. Магадгүй яг та бүгд илүү ойроор хэлэх юм бол амиа орлох гэж ярьдаг бэлтгэл тэр бэлтгэлийг илүү цагтай системд оруулж хийж байгаа байдал бол яг одоо та бүхэнд харагдаж байна. Энэ би яг одоо бэлтгэлийн талаар 24 секундтай гүйж штэ. За энэ бол 24 секунд маш хурд хамгаалтын секундын хугацаа. Тэгээд энэ нийт 28 метрийг 5 удаа хурд хийж байгаа. Тэгээд энэ бол 140 метрийг 24 секундэд туулж байгаа. Тэгээд сагсан момог бол өөрөө хурдтай хүчтэй богино зайд хурд хийдэг. Тэгэхээр бүтэн талбайг огтлолтой хүүхэд залуус маань хэлэхэд 24 секундэд 5 хурд хийнэ гэдэг бол үнэхээр бас хурд хүч төвчээр маш хэрэгтэй дасгал байгаа. 온다 우리 안에 아이고 저거 먹고 왔어. 나와 집중이 안 자고. Маш өндөр хурдтай хурд хийж араас нь чөлөөж хидэлж шүү дээ. Энэний талаар манай үзэгч тайлбарж өгвөл. Ер нь тэгээд торгуулийн шийдэлтийг бол одоо хувийг сайжруулахын тулд мэдээж маш өндөр амьсгалтай зүрхний хэмнэл өндөр үед шийдүүлдэг. Тэгээ бэлтгэл дээр бол дайны цагт их
цус гарвал энгийн цагт их цус гаргавал дайны цагт бага цус гаргана гэдэгт үгэлэлтэй адилхан. Бэлтгэл дээр маш тийм ачаал авсан үед нь торгуул шидүүлж байл тоглолтын үед бол торгуулийн хувь маш өндөр байдаг. Тэгээ торгуул хийдэг баг бол хожигддгүү гэдэг жишээ байдаг. Тэгэхээр торгуулийг бол 80% та шийдсэн бол хожигдул гэдгийг амсахгүй дээрээс нас 80% та шийдэж байгаа тэр тоглолтын бүтэн контакт хяналттай байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ торгуулийн шийдэлт бол багийн спорт загсан хамгийн чухал шийдэлтүүдийн үе байдаг. Тэгэхээр зүрхний хэмнэлийг хүртэл нэг хэмнэлд авчрах хэрэгтэй гэж байгаа. Тэгээд бэлтгэл сайтай хүн торгуул алддаггүй. Тэгээд дээрээс нь бол амьсгаагаа яг төгжээд зөв хуваарлт хийж торгуулийг шийдэх хэрэгтэй байгаа. За бид Монголын гавь төгш Дамбын гой шүгөө гэгчтэйг одоо ярилцлага бэлэн боллоо. За таны хувьд бас залуучуудын шишээ өг дээр зөвлөх цахилжуулагчаар ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө бид нар бол телевизээр Саксанбүгийн шууд дамжуулдаг. Тэгээд нэвтрүүлгүүд хийдэг. Гэхдээ яг Саксанбүгийн цахилжуулагч гэж ямар хүн байдаг вэ? Онлын хувьд манай үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу? Баярлалаа. Ер нь бол дасгалжуулагчийн онол гэдэг нь бол 5 юм байдаг. Онлын мэдлэгтэй байх, бие болдрын хүмүүжилтэй, техник, тактик, сэтгэл зүй гэсэн 5 юмнаас байж байна. Тэгээ одоо бид нар бол маргааш бол одоо бие болдрын хүмүүжлийн сорил авна. За миний энэ хүүхдүүд дотроос одоо 5 чанараараа, уян чанараараа хэн хоцорж явна, хүчээрээ, дэсвэрээрээ энийгээрээ ингээ харангууд биеийн бэлтгэлжилт нь бол гараад ирж байгаа. За техник буюу тактикийг бол манай тулгаа алтан очрын төр маш сайхантай дэлхийн шилдэг одоо тасгалуудаар хувилбаруудыг бид нэр зааж хэрэгжүүлж байгаа. Яг гүйлт болгон яг нэг өөр нэгсэн онцлогтой байгаа. Тэгээд тэр талаар одоо энэ гүйлтийн хувьд жишээ нь энэ бол өөрийгөө маш юм хурдтай, эргэлттэй, Саксанбүн Монгол наалалттай эргэлттэй спорт бас тэгээд үнэхээр байгаа өөр юм бүх хурдаа гаргаж гүйдэг. Тэгэхээр богино зайд биш энэ бол одоо тойрогт хийж байгаа хурд байгаа. Тэгэхээр бас саксчин хүмүүстээ маш хэрэгтэй техник байгаа. Өдрийн бэлтгэл маань үргэлжилсээр байна. Ерөнхийдөө өндөр темптэй гүйлтэй цогцлууд бол дуусах шиг боллоо. Яг одоо энэ бэлтгэлийн талаар. За мэдээж нөгөө монголчууд нуруу намтай тэгээд хурдан довтлооны үндэс болсон дасгал байгаа. Тэгээд хурдтай гараад хоёр хөл дээр Америк стил гэж дундаас цацалт хоёр хөл дээрээ заалж ирээ jump shoot буюу дундаас шидэлт байгаа. Тэгээд ямар ч байсан энэ дасгал бол монголчуудын монгол стил гэдэг монгол стил маш тохирсон стил байгаа. Яг одоо энэ дасгалын хувьд шидний их зурдаас явж шүү дээ. Тэгээд энэ яг бүр тусдаа бэлтгэл болгож хийлгэж байгаа шалтгаан нь юу вэ? Хамгийн гол нь Саксанбүн хүн бол хамгийн зоригтой, ухаантай хүн бол голын шугамар төвөөр огтолж явдаг. Тэгээ энэ бол ерөөдөө хурдан довтлооны баруун зүүн гол гэсэн 3 зарчмаар хувийн ур чадвар дээр болоод хурдан довтлооны одоо үндсэн дасгал байгаа. Тэгээд одоо дараа нь 3-аараа нийлж хурдан довтлоонд ордог. Одоо Монгол стил гэдэг байгаа Америк стил дээрс авсан маш тийм хэрэгтэй дасгал байгаа. За энэ одоо дундаас хоёр хөл дээр шийдчихсэн. Ер нь хоёр хөл дээрээ тоглоно гэдэг бол дэлхийд хамгийн шалгарсан Америк стил байгаа. Хувийн ур чадвар маш өндөртэй. Тэгэхээр хоёр хөл дээрээ тоглосон ур чадвартай тоглолтын Монгол стилийг Европ стилтэй хайлсан Монгол стилийн тоглолтын үндэс суурь байгаа. Шидний урдаас логшот хаалтанд ороход магадлал маш багтай гэж үзсэн. За ер нь бол энэ хоёр самбар баруун зүүн талаар самбардаж явсан довтлогоо бол маш өндөр зэрэглэлийн хамгаалагч нар бол хамгаалцтай. Тэгэхээр голын шугам буюу төвийн шугамаар огтолж голоор явсан тоглогч бол үнэхээр энэ байдалд бол ордгоо. Тэгэхээр маш ашигтай хурдан довтлогооны байрал байгаа. Яг одоо энэ дасгалын талаар. За нэг хурдан довтлогоо, төв ашигласан хурдан довтлогоо төрөүний ур чадвар дээр нь тулгуурлаад нийлээд 3-3-аар баг болж явдаг. Энэ бол үнэхээр Америкуудын сонгодог ашигладаг хурдан довтлогоо байгаа.
Дасгалын талаар. За мэдээж энэ пасс бол хамгийн цагсан момогт хамгийн чухал тоглооны хамгийн гол зэвсэг байгаа. Тэгээд Монголд бас нэг энгийн юмыг маш сайн хийж сургахтай. Энэ пассыг бол шулуун шаалтаа толгой дээрээс зангаж буюу догсон пасс гэдэг бол хамгийн чухал. Тэгээд хөдөлгөөн дээрээс энэ пасстаа дасгал бол монголчуудад зайлшгүй шаардлагатай хамгийн сайн дасгал байгаа. За одоо энэ хамгаалтын дасгал орж байгаа шүү. Энэ дасгалын талаар мэдээлэл өгнө. Энэ бол нэг квадрат гэж байдаг. Тэгээд пасста 2 хүн прессинг ажилладаг. Маш олон довтлож байгаа хүмүүс нь пасс ажилладаг. Нөгөөх нь хамгаалт ажилладаг байгаа. Энд залуучин шишээгийн тамирчин Тэмүүжинтэй яг одоо уулзахад бэлэн болоод байна. Тэгээд ерөөхдөө хойд төвш рүү явсан, урд төвш рүү бэлтгэл хийсэн. Яг одоо байрлаад 6 дахь хоногдоор байна. Энэ нь универсиад наадмын хувьд та бэлтгэлээ одоо ямар хөө байдалтай байна? Бэлтгэл бол маш өндөр ачаалттай сайн бэлтгэл хийж байгаа. Урд төвш рүү явсан, хойд төвш рүү явсан бэлтгэлүүд бол нэлээд хэрэг болсон бэлтгэлүүд болж байгаа гэж бодож байна. Яг өөрөө ч ер нь иймэрхүү өндөр ачаалттай бэлтгэлд өмнө хэр олон удаа хамрагдчихсан. Бас Японд бас бэлтгэл хийжсэн шүү дээ. Тэгээ өмнө Японд 10 жилээ төгсөхдөө 3 жил тэнд бас өндөр ачаалттай бэлтгэл ингэж авч ирсэн удаа бол байгаа. Гэхдээ энэ удаагийн бэлтгэл бас бараг тэрнээс илүү байх шиг байна. Харин бид одоо яг одоо дүлгүүн буюу Монголтой харьцаад бэлэн болж байна. Ер нь яг одоо энэ гин ангаал лидер гэдэг ч юм уу яг энэ залуучуудаар надад нэг угалцсан шигшээ огтой байна. Багийн уур амьсгал ер нь яг ямар хөө байна? Багийн уур амьсгал бүгдөө хоёулаа үе тэнгийнхэн болохоор амар бидний дунд чинь ер нь дандаа нэг үеийнхэн. Тийм учраас ер нь багийн уур амьсгал ихгүй юу. Бид бямдорчтой харилцаад бэлэн болсон байна. За ер нь бэлтгэлжит ямар хөө байна? Сайн. Тэгээд бэлтгэлт өдрөө 3 бэлтгэл хийгээд ер нь бэлтгэл хангахтаа явж л. Одоо бэлтгэл жоохон татаад тэмцээн өрдөж байгаа болохоор бэлтгэлийн татаж эхэлнэ гэдгсэн юм. Тэгээд энэ бэлтгэлээ ер нь хангаа дуусчихна да. Бямбаач юм бас энэ өдрлийн дундор нэг жоохон хүнд бэртэл авсан шүү дээ. Одоо бэртэл нь бол зүгээр шигшээ огтын тоглоход ямар нэг асуудал байхгүй шүү дээ. Одоо асуудал байхгүй бүрэн идэгсэн гэж бодож байна. Ер нь өөрийнхөө бэртлийг. За яг одоо бид сэлбэгтэй ярилцахад бэлэн болсон байна. За өнгөрсөн үед одоо өглөөний бэлтгэл бол нэлээд хүнд бэлтгэл байгаа шүү дээ. Өглөөний бэлтгэл ер нь бэлтгэлүүдийн талаар. За бэлтгэлийн хувьд бол ер нь жоохон бас хүнд бэлтгэлүүд орж байгаа. Яг гоо эхний сарын хугацаанд бол гайгүй байсан. Тэгээд хандгаатад бөөнөрөө байрлаад одоо тий хандгаат лагерт бөөнөрөө байрлаад энэ сайхан шинэ ордондоо одоо маш сайн бэлтгэл хийж байгаа гэж миний хувьд бол үзэж байна. Тэгээд өглөө олгоо уул руу гарж ийн, өглөө олгоо уул руу хурд хийж гүйж ийн. Өдөр бас 3 цагийн тий хүндэрсэн бэлтгэл хийж ийн. Орой бас комбинац болон тактика давтаад ер нь өдөрт нэг 7-аас 9 цаг 10 цагийн бэлтгэл хийж байгаа бүгдээрээ. Хош. 1-8 тий. Мэдж байгаа тий. Цэлмэг айлууд айлвал за. 1-9 шүү дээ. За 1-9. 5-4 3-2 мөн үү? Бомбог 9 давталгаатай. 5 төгсөн, гүйсэн, энэ заслаанд яг зэрэг бөмбөг өгсний эсрэг талаар гүйсэн. Мөн үү? Явсан 2 найлоо. Наад 4-2. 2, 3-ын, 4-ын, 5-ын мөн үү? Нэг нь өөрөө ихлэ шидэн шүү дээ. Тий. 6-аас 6 болчих жоо. Энэ шээ өгсөн, энэ дээр авсан. Зэрэг холбогчийн мэн дээр 7 8 9 мөн үү? За эхний тавт нь хийх яваа. Одоо шууд нэг талаа давтаад ирвэ нөө. За хоёр багаараа давтаад үзэх юм. Оожо, Тэмүүжин, Бямба, Даги, Гансух яваа. Ship, oh man, that boat it flip, but we should do it all again tonight. I'm thinking life's too short.
ингээд өнөөдөр оюутны шгшөөг 3 дахь бэлтгэлд орж байгаа. Оройны бэлтгэл ерөөдөө бас тактикууд орно гэсэн. Тэгээд ерөнхийдөө энэ удаагийн оюутны универсиад наадамд оролцохоор бас шгшөөгийн нуруу нэлээд намтай гэж ярьж байсан. Тэгээд ямархуу хөлбөрүүдийг бэлдэж байна одоо чинь өндөр тоглогчдын эсрэг ч юм уу те. Яг үндсэн хөлбөрүүд ямархуу хөлбөрүүдийг бэлдэж байна. Үндсэн хөлбөрүүд энэ нь бол мэдээж нуруу намтад тодруулсан. Мэдээж энэ жил одоо жишээлбэл манай баг харцаг дээр хийжсэн хөлбөрүүд шал өөр их юм. Яг харцаг баг жишээ өндөр баг байсан болохоор өндөртэй тоглож хийдэг байсан. Энэ жил одоо энэ универсиадын тоглолт мэдээж эсрэгээр харин яаж өндрүүд эсрэг яаж илүү тоглох вэ? Илүү хурдаа яаж шир тоглох вэ? Илүү их комбинац, илүү их засалгаан тавьж яаж илүү их суугаж те онхоос олоож байгаа шийдэлтэнд гарах уу гэж байна. Мөн одоо эсрэг багуудын өндөр тамирчдыг яаж тоглолтоос гаргах уу те? Тиймэрхүү тактиктэй тулгуурсан нэлээд олон комбинацууд бид нар бэлдэж байгаа. Манайх одоогоор ер нь бол байрлсан комбинац гэх юм бол одоо 14 комбинац байгаа. Гэтэ мэдээж 14 гэдэг нь 14 тоглооны хөлбөр гэсэн үг биш. Нэг комбинац нэг хэл цаанаа өөрийн гэсэн доторх хөлбөртэй. Хинч яаж гол хийж магадгүй, хинч яаж суулгаж магадгүй. Тэрийг одоо яг хамгаалагчаас шалтгааж сул гарна. Тэгээ одоо нэг комбинац ойролцоогоор нэг 7-оос 10 хөлбөртэй. Тэгээд 14 гэхээр ер нь бол нэг 140 хөлбөр байна гэсэн үг л дээ. Яг яаж гол хийх нь яаж сулхаа шалтгаалж. Тэгээд хажуунаас гарах дахиад 5 комбинац, доос гарах гэж 6 комбинац гээд ер нь бол нэлээд их комбинац бэлдэж л байгаа. Одоо энэ багаараа тоглож ижил ер нь өөрөөсөө өндөр, өөрөөсөө илүү ур чадвартай, илүү том биетэй, илүү том улсын баавуудыг хожинд л гэсэн төлөвлөгөөтэй байна л да. Тэгээд ихэндээс довтлогоон чиглэж байгаа хамгаалтандаас ямархуу зүйлүүд хэрэгжилж байна. Хамгаалалтын ямархуу зүйлүүдийг бэлдэж байна. Хамгаалт нь гэх юм бол маш олон хөлбөрүүд бэлдэж байгаа. Мэдээж нэг л хамгаалтаар аваад байх юм бол тэр чадвартай тасалжуулагчид өөр улсын чадвартай тасалжуулагч бол амархан манай хамгаалт хэвдэнэ. Тийм учраас маань 2-3, 3-2, 1-2-2, 1-3-1 мөн хувь гэсэн юм олон төрлийн хамгаалтууд бэлдэж байгаа. Тэгээд бас урагшаага прессинг бэлдэж байгаа. Хагас талбайн прессинг гэх мэтлэн бүх төрлийн хамгаалтыг нэлээд сайн бэлдэж байгаа. Тэгээд тоглолтын дээр байнга өөрчилж яахгүй л байна. Амархан маань хамгаалт хэвдэх болохоор байнга хамгаалт өөрчлөнө. Тэгээ энэ комбинац зөвхөн заавал тийш шугамаар ингэжгүйгээд ингэж сулаар ингэж шиднэ гэсэн үг биш. Нэг робот ч тийм биш. Харин тийм боломжуудын тийм замын заагаад өгч байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл нэг жишээ авахад ойрын ороход одоо газрын зугийн зугаад өгч ийн гэсэн үг байхгүй. Тэс ойрын ороод яачгүйгээд яаж альж модыг тойроод альж уулыг даваад цаашаа дараах газарлуугаа явж болно. А тэгтээ бүр амархан болгож ингэж давтуулаа илүү хэлбэр шүү. Хамгаалагчийн энэ талын чинь ингээ хамгаалчих юм нөөдөл рүү ингэж давтаад тийч тийм тамирчин чинь сул байгаа. Энэ цалаанаас ийм тамирчин сул байгаа шүү гэдэг чинь зааж өгч байгаа гэсэн үг. Одоо сүүлийн асуулт. За эсрэг багуудын тэр судалгаан дээр хэрэг ажилласан байна. Жишээ нь баг багын тохируулж янз бүрийн хөлбөр бэлдэж байна. Ер нь бол ихэнх нь ижлэхэн тэд нар бүгдээр хувийн хамгаалтаа авдаг. Мөн маш өндөр багууд. Тэгээд өндөр багуудын эсрэг хувийн хамгаалт эсрэг ихэнх товтлооны комбинацуудаа бэлдэж байгаа. Одоо яг хэлсэн шиг түрүүний 10 хэдэн комбинацуудаа сайн бэлдэж байна л да. Хамгаалтан дээр тэр өндөр хүмүүсийг хамгаалах тэр төрлийн зооны хамгаалт авж байгаа. Хувийн хамгаалт ер нь тэр өндөр хүмүүсийн эсрэг авахд ер нь маш хүндрэлтэй учраас багаараа одоо бөмбөгтэй тоглогч өндөр тамирчин дээр бол маах 2-2-оор очихгүй бол энэ бол өндөр нуруугаараа ер нь бол намт болохоор ер нь багаараа л хамтаа ажиллаж ер нь оноо авч мөн тэдний зогсооно гэж бодож байна. Дөрөв номерт гасах мох чимба Тэмүүчин байж болж байна өөр та мэрэж доорчид штэ. Хата гуравтай адилхан ингэж гарч очоод мох Тэмүүчин хоёр ингэж гарч халбагдаад ингэж очиж тохиж нам заяа. Дараагийнх нь 5 номер нь энэ голоор ингэж гарна заяа. Ялгаагүй. Тэнгууд энэ орох болохгүй шээ одонгууд 5 зах дээр үүсдэг шүү. 5 эхлээд 5 гардаг байсан шүү дээ. Бүгд одоо 4 гарах гэдэг байхгүй халбагдаж. Солиостой. Бусд нь голын хоёр нь ойлгомжтой. Энэ голын хоёр нь ойрхон авна шүү. За ихнийхээ яагаад гэвэл ивчээч хоёрын дахиад ингэвчээ. Ахаа чи миний тоо одоо солилцоо. Яг 13 хоёр яг иччихгөө. Гэтэ энэ хаалтыг ингэж сайн тавьж яг ингэ дөрөвч бодож моо хоёр удаа. Энэ бол сас. Чи тэгэхээр чамд зөө. Энэ хамгаал ийм хийж байгаа. Жоо ийшээ ч.
Яг одоо залуучууд жишээ маань одоо оройн 3 дахь бэлтгэлээ хийж байна. Яг одоо бол 9 цаг 30 минут болж байна. Ер нь энэ 3 дахь бэлтгэлийн талаар ихэнхдээ бас хөлбөр комбинац тактикийн талаар ярилцж байна. Орчин үеийн сагсан бөмбөг бол систем гэж байдаг. Тэгэхээр системээ бүрдүүлж байгаа. Хийдэнд ороос ихэд 6 хөлбөртэй, хажуугаас ихэд 6 хөлбөр. Тэгээ байрлсан товтгон дээр 11 хөлбөр, 3-1, зоон 1, зоон 2, зоон 3 гээд бүх ямар байдалд яаж тоглох уу гэдэг бүх тоглолтыг тоглогч нар маань өөрөө тактика бэлдэж байгаа. Орчин үеийн сагсан бөмбөгийн болсон бүтэн талбай прессинг байна. 1-3-1, 1-2-2 гэж ийм хамгаалтын систем авч байгаа. Тэгэхээр нэг ийм хийж бүрэн цогц системийг манай багийн хүүхдүүд хийж байгаа. Тэгэхээр тамирчид маань ч юу хийхээ мэддэг, тоглогчид маань ч юу хийхээ мэддэг. Яг сагсан бөмбөгийн школын дагуу. Танаас бас асуулт байна л да. Одоо манайх бол ерөөхдөө намхан нуруутай, мэдээж Аз ТV-ийн төлөө намхан байж таарна. Манай эсрэг дандаа өндөр нуруутай баг байгаа. Яг энэний эсрэг манай системүүд хэрхэн ажиллах вэ? За бид нэг Монгол нуруу намтай систем бүрдүүлсэн байгаа. Тэгээд юу юм гэхээр Монгол стил гэж гаргаж ирж байгаа. Өндрүүд нь зайд гараад, намууд нь доор шахаад, бодогтой шугамаас хин оноо авсан сагсан бөмбөг хождог. Тэгэхээр тэр сагсан бөмбөгийн стилийг эвдэхгүйгээр Монгол стил гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэ стилээ бид нар сая Оросд бас 3 тоглоод Оросын багуудыг хожицсон. Тэгэхээр энэ систем маань боломжтой байна гэдэг нь нотлогдсон. Тэгээд бид дэлхийн баг олимп буюу универсиад наадамд оролцож байгаа. Тэгэхээр энэ наадам дээр мэдээж томыг зорж иж бид нэр том амжилт гаргана. Тэгээ өмнөх Казаны Оросын холбооны улсад болсон эмэгтэй ихтэй шигшээ бага оролцуулсны үр дүнд Монголын баг Инчоны Азийн наадамд маш шилдэг 8-д 2 баг үлдлээ. Тэгэхээр хүчирхэг шилдэг дэлхийн улсуудад тоглож байж сагсан бөмбөгийн хөгжил өндөр түвшинд очно. Яг одоо 9 цаг 35 минут болж байна. Ингээд бидний бэлтгэсэн нэвтрүүлэг маань ч гэсэн дуусч байна. Залуучууд жишээгтэйгээ нэг өдөр хамт байж бэлтгэлээс нь үзэгч та бүхэнд хүргэлээ. Тэгээ нэвтрүүлгийн зорилго бол залуучуудын шгшээгийнхэн бэлтгэлийг харуулахаас гадна за хүүг залуучууд 100 амралтаа өнгөрөөж байгаа та бүхэнд ер нь бэлтгэл сургуультаа яаж хэрхэн ивэл зөв үүрэг өчтэй болох вэ гэдгийг таниулахыг зорилоо. Ингээд MNB спорт цугт хамт байсан та бүхэнд баярлалаа. Ихэлхэд 100 цаг бол амрах цаг биш, хөлбөмбөрж бусдаас илүү гарах цаг байх болно. Баяртай үзэгчтэй. Нэг ийм юм байна. Одоо тэгээд хардаа бүх систем ойлгомжтой. 1-3-1 хамгаалтнаас эхлэе. 1-3-1 ойлгомжтой. 2-3 аавна. 1-2-2 аавна. Урагшаага 1-3-1 AB гэдгээр аавна тийм үү? Нэг нь B нь бол A нь болохоор зөвхөн болон руу оруулдаг. B нь болохоор дарамтлсан ерөнхийдөө тийм үү? За тэгээд 1-2-2 хоошоогоо 1 пресснээс хоошоогоо зоон аавна. За тоглоом дээр их юм бол 1 бол Аргентин тийм үү? 2 болохоор хажуу хаалга. 3 байхгүйгаа 4 болохоор 3 байгаа шүү. 3 болохоор 3-12 ижих стандарт. 4 байгаа 5 болохоор евро, 6 болохоор овлоо, 7 болохоор хинээс, 8 болохоор байхгүй 9 Сербия, 10 хүчиндх зоон 1-3-1, зоон 3, зоон 2, 2-1-2, зоон 1 болохоор 1-3-1, шийдэн доороос болохоор 2 өндөрн засаад иргэдэг 1 2 болохоор 5 4 мөн үү гарангууд 3 нь одоо хаадаг болсон шүү дээ тий. За 3 хажуудлын 2 гэсэн үг тийм ээ. Хажуудлын 2 гэсэн үг эргүүлцэн 2 тийм ээ. 4 болохоор дөрүүлээ зогсдог. 5 болохоор өндөр гардаг хоошоо 6 болохоор пирамид мөн үү. Хажуудл 7 монхор игэл. За бүргэдэн. Хажуудалд болохоор 1 болохоор 2-тоогоо ижилхэн бодлуулдаг. Ганцаараа яваа. 2 болохоор хоорондоо тавьдаг хажуугийн 2. 3 болохоор 3 улсан застаантай 5 3 дээрээ тавиад хурамс 5 өгөөд 2-тоо өгөөд гаргасан хүн дээр заслаа. Бүгсэн дэндээс 3 заслаа. 4 болохоор 1-ээр догтдог. Нөгөө тэнд тойрж гарч ирсэн үйлж ирсэн. 5 хэрээс Бостон. 6 Кевло. Бүх юм ойлгомжтой тий. Бүгдийн сайн бэлтэн маргааш 1 өглөө хэдэд 9 зэрэн тий.